Тэ урдын цагт энэ явдал болсон юм. Задгаантаагаараа зард гарсан залхуу эхнэртэй эр байж гинэ. Залхуу тэр эхнэр нь үдсэн дуулснаа үгч орхилгүй айл хотлынхондоо ам мэдэн буурж гардаг байлаа. Амнцар эхнэрээ сайн болж эр нөхөр нь ихэд зовдөг байж гин л дээ. Нэг удаа нөхөр нь чонын үүр өнгөчж байгаад маш их алт мөнгө олжээ. Тэгээд алт мөнгөө гэртэн авч харих гэснэ. За байж. Энэ тухай эхнэр маань мэдвэл нутаг усны хүмүүст нууц хийгдэл гэж магад. За тэгээд эзэн ноён мэдх юм бол алт мөнгийн минь бүгдийг булаагаад хөөрхий би хоосон хоцрох байх та гэж бодлоо. Тэгснэ нэг сайхан арга олжээ. Олсон алт мөнгөө тэндэн болж орхиод гэрийн зүг явлаа. Замдаа гол дээр очиж үзвэл торонд томоо гихчийн цурхай загас орчихсон байлаа. Цурхай загсаа аваад цааш ойд очиж зүүсэн хавхаа эргэж очтол туулаа орчихсон байж. Залууч туулан хавханд цурхай загсаа зүүж орхиод буцаж гол дээр очин торондоо өнөөх бүжин хийчгээд гэрийн зүг явлаа. Ингээд гэртээ ирээд эхнэртэй хэлж гинэ. За, цаг алдалгүй пеншингээ галлаад цагирган бов хийгээд орхи. Учир явдлыг битгий асуу. Эр нөхөр чинь өнөөдөр их хэмжээний алт толсон. Орой бүрэнхий болохоор ойроо очиж авцгаая гэлээ. Эхнэр нь ч бөөм баяр болж пеншингээ галлаад том цагирган бов харж эхэллээ. Харин нөхөр нь томоохон уут олж аваад цагирган бовноос нууцаар нилээдийг шуудалж авлаа. Үчийн бүрэнхий болж эхнэр нөхөр хоёр нуусан алт эрдэнсэн авахар ойроо явлаа. Нөхөр нь урд нь орон замчилж явангаа цагирган бовноос модны мөчөрт өлгөөд байжээ. Хойно нь явсан эхнэр модны мөчөрт өлгөөтэй цагирган бовыг хараад ихэд гайхан "Хүүшээ, эр нөхөр минь хараач. Энд тэнтгөө цагирган бов өлгөөтэй байх чинь ой модноос амттай бов ургадаг болоо юу?" гэж асуужээ. Нөхөр нь "Чи чинь мэдээгүй хэрэг. Өнөөдөр үдийн алдад үүлнээс бороо биш боо бороод мод бүхний мөчөрт моцглон зүгдсэн шүү дээ" гэж хэлээд эр нөхөр нь инээмсэглэн цааш явлаа. Гайхсан эхнэр тэнгэрөөд өлийж хараад гар хөлөө савчуулан бушуухан харих юмсан айл хотлынхондоо хэлэх юмсан гэсээр цааш тэнтчин бүдчин явлаа. Ингээд эхнэр нөхөр хоёр цааш явсаар хаанигтэй зүүсэн хавхан дээрээ ирлээ. Хавханд орсон цурхай хараад эхнэр нь бас л гайхан "Хач юм да? Харсаар байтал хуурай газар зүүсэн хавханд хуруусны цурхай орчихсон байх юм да" гэхэд нөхөр нь "Гариг ертөнц уудам юм хойно газараар явдаг цурхай байдаг л байлгүй дээ" гэчихэд цааш хөтлөн явлаа. Гайхсан эхнэр нь бас л бушуухан харих юмсантай айл хотлынхондоо хэлэх юмсан гэсээр урих тавьсан урсгал гол дээр очлоо. Торонд орсон олзыг хараад эхнэр нь уулгалд "Өнөөдөр юу болоод байна? Томч хийсэн торонд чинь туулаа бүжин орчихсан бүлтгэж байх чинь" гэхэд хонгор минь үннийг хэлэхэд хорвоо ертөнцид сонин зүйл их байх юм да. Усны гүнд туулаа амьдэрдэг юм шүү дээ. Бушуухан харих юмсан айл хотлынхондоо хэлэх юмсан гэсээр амцар эхнэр цааш явлаа. Ингээд тэр хоёр сарны гэрэлд тэнтчин явсаар нуусан алт эрдэн сайн олж аваад гэртэн харж гинэ. Өглөө тэр хоёр
үүдэ болтол унтаж үхрийн дуунаар сэрлээ. Аман цар ихнэр өшөөхэн босоод ховын сава төчгөн үлсээр хүн амтын ихтэй хүүтэн булруугүйлээ. Ам хамраа мөрөлдүүлэн байж аман цар ихнэр урд шөнийн явдлаа учир зүггүй чалчиж гарлаа. Санаандгүй ярьсан тэр яриан санаамууд ноёны чихэнд айл хэдийнэ хүрчихжээ. Ноёнч эд баялагт дуртай эрээ царайгүй нэгэн болохоор ядуу эрийг дуудвал ялзын тулгаж гинэ. Асар их алт мөнгө олцоод амин ховдоо ашиглах гээд хар яат ноён эзэн ноёноос харамлна гинэ. Ээж орлож хашгичин загж гарлаа. Ядуу эр айсан шинжгүй хайрын инээд алдтанко энэ бол энтүр шүү дээ ноёнтоо. Алт мөнгө олох нь байтуга амрууга хийх хоолгүй сууж байна та. Сэнт ноён этгээ чи болцаад бай. Хүүтэн булгадаар ихнэр чинь хүн болгонд ярьсан байна лээ. Алт мөнгө одоохон авчрахгүй юм бол энэ настай чинь ярин шүү. Миний ихнэрийн амнцар гэдгийг айл хотлороо мэдэнтэй. Тэр хүн юу ч гэж буурж мэднэ. Тэрэнд итгээд хэрэггүй дээ ноёнтоо. Ядуу ир хэлээд юу ч болоогүй юм шиг инээмсэглэн зогслоо. Харин ноён тэр дорн амнцар авгаад дуудаж авчираад асууж шалгааж гарлаа. Танаа нөхөр алт мөнгө олсон гэлөө? Олсон ноён олсон шүү. Шөндөлөр мөнгө зөөсөн гэлөө? Тэгсэн шүү ноён тэгсэн. Шүн зөөсөн шүү. Бүгдийг зөөсөн. За тэгвэл юу болсныг бүгдийг яриад орхитоо. За инглээ ноён эхлээд бид хоёроо орлоо. Тэгсэн чинь танд мөчр бүр дээр нь цагирган боо өлгөөтэй байх юм. Юун цагирган боо билээ? Том амттай цагирган боо үүлнээс чинь бороо биш боо урдаг болсон гин шүү. Тэгээд бид хоёр цааш явсаар өдрийн тавьсан хавхаа эргэж ятсан чинь дотор нь зурхай загс орчихсон байдаг байгаа да. Хөөрэ газар амтдаг зурхай байдаг юм байна да. Чи чинь хавханд зурхай загс орсон гэд байна уу да? Тийм ээ, тийм. Юу ч биш томж тавьсан торн дотор минь томоо гэх чинь бүжин орчихсон байсан гэж. Тэгээд бид хоёр цааш нэгэн явж угаад булсан алтан очиж явсан та. Нэг өргөвч алт авч хайцгаасан шүү. Амцар авгаан яриаг сонсоод ноёны тэсвэр алдан уурлаж. Энэ таныг хөөхнийг андээс гарах. Хэлж ярьж байгаагаа ч мэдэхгүй хамаагүй борж байх чинь. Энэ ойлгож хашигч хөөж гаргажээ. Харин ядуу ир юу ч болоогүй мэт нээсгэлээ. За та харвуу ноёнтоо миний ихнэр ийм л хүн шүү дээ. Түүний үгэнд итгэнэ гэж байж боломгүй зүйл гिचгээд гараад яваад өгчээ. Тэр цагаас хойш амнцар эхнэрт нь хэн ч дахин итгэхэн болж харин ядуу ир сэтгэл амар сайхан амьдрах болжээ.